шинэ логоор та нартайгаа уулзж байгаадаа баяртай байна. Энэ удаад Бээжин руу Universal Studio орох гээд хамаатны дүүнээр үеэлтэйгээ яваад ирсэн байгаа. За тэгээд бид хэд Мятар ниссэн. Мятын сэндвич чинь аюулгүй амтгүй байдаг. Тэгээд энэний оронд бараг зүгээр сайхан хатар талах хямтаа хөвчүүл зүгүрийн болоо гэж бодож байгаа. Энэ удаад бүр ногоо нь муудсан байсан. За тэгээд бид хэд буучаад шууд буудлын руугаа явсан байгаа. Буудлын руугаа очиод ачаагаа буулгачаад амьтны үрэл үзэхээр явсан. Амьтны үрэл нь болохоор Бээжин Zoo Station гэдэг стейшн дээр байрлалтай. Тэгээд олоод очиод аягүй амархан юм байлээ. Үнэ нь болохоор том хүн 10,000, хүүхэд 5,000 гэдэг айгүй том хэмжээтэй зөндөө олон амьтантай юм байлээ. Нэг орох юм бол баг 5-7 цаг орчим болохоор санагдсан. Пандас орох юм уу? Хэдэн цаг очихсан юм болоо? Ямар амархан. Яа. Амархан. Гэхдээ айгу сахар багтаалах гэж би найдаж байна. Нэг сайхан төмстэй очиж сайхан болчихсон тийм. Халуун байна. Тоо хараа. Бид тэгээд пандаг харах гээд бараг цаг орчим очирсан маш хүнтэй юм байлээ. Тэгээд энэ сармагчин болохоор хоол өхөр бөксөө барилт юм байлээ. Улаан бөкстэй сармагчин. Тэгээд өөрөөс зөндөө сармагчны төрлүүд байсан. Айгуу сонирхолтой санагдсан. Гэхдээ би бол хувьдаа ийм амтны үрэлэнд жоохон дургу амтыг хороод тийм байгаа байдлыг харахаар жоохон өрөвдөд идэг. Матар хаан бол Стит камеранда. Тэгтээ сарав. Тэгээд бид хэд Universal дээр ирсэн байна. Universal-ийн билетийг болохоор сайтнаас нь авч болно. Эсвэл өөр зардаг сайтнууд байгаа. Үнэ нь болохоор 500 янаас 800 яны хооронд хэлбэлцдэг юм байлээ. Удирлаасаа хамаарат. Тэгээд шууд нөгөө нэг сайтнаас худлаад авахдаа паспортынхаа мэдээллийг оруулцдаг. Тэгээд паспортаа үзүүлэх юм бол царайгаар нь танад оруулт юм байлээ. Тэр нь аягүй таалагдсан. Ийш очвол аягүй зүгээр санагдсан. Бид жоохон оройтоод нэлийн удаа очирсан байгаа. Нэг сард Японы Осакагийн Universal Studios орсон. Тэгээд Harry Potter-ын болохоор тэдний хараа гоё санагдсан. Гэтэ яг нэг амар онцгой алхаа байгаагүй л дээ. Тэгээд яг зөвлөгөө өгөх юм бол ороод шууд Harry Potter руу яваарай гэж зөвлөмөр байна. Айгүй хүнтэй болсон байсан бид тэдэг очиход. Тэгээд бид хэд бараг тоглоом дээр нь суух гэж 2 цаг орчим уучралсан. Тэгэхээр газ очиод очирлаа. Тоглоомдоо суучаад тэгээд дараа нь үзэх юм уу үзээд дэлбэр гэсэн зүгээр юм бэлээ. Очер бас тахан очер. Дост очертай. Тэгээд заавал аппигийн татаж аваарай гэж зөвлөмөр байна. App дээр нь бүх тоглоомнуудынх нь очертой байгаа цаг мэдээллүүд нь гарч ирдэг. Тэгээ map-наас ядаг хараад явчихад аягүй амар санагдсан. 没错，试想一下，现在正走过这个房间的人就是未来的某位伟大老师，只是还没意识到自己的天赋。就像我的学院对
Юугээс аманда болтлоо доо тий. За тэгээ 3 дахь өдрийн өглөө болсон байна. Энэ өдөр болохоор манай хэд усан парк явна гэдээ явсан байгаа. Тэгээ би ганцаараа дэлгүүр хэсгээр явсан. Гадаа айгүй боротойсон. Ямар байна? Ямар байна? Ямар байна? Я что исчезла? Муха царалтай. Ямар байна? Заавал зөвшөөрлөө авсан л та. Тэгэхээр ингээд коснерын хаалгах болох юм байна. Орноо хийх зүйлс нэ. Агуулж хаалгах болов. Баа.
Бээжин өнгөрөөсөн 4 хоног маань ингээд дуусчихин. Тэгээ би шууд цаашаа Бангкок руу ниссэн байгаа ганцаараа. Найзтайгаа тэнд уулзахаар болсон. За тэгээд бичлэгнийхаа төгсгөл хэдэн тип үгүй гэж бодлоо. Бээжин руу явахдаа ер нь утасны дугаар авбал сим авбал жоохон үнэтэй гаад байдаг. Тэгээ eSIM аваад явчихдаг. eSIM болохоор маш сайн ордог байгаа. Тэгээ таад маань ч гэсэн туршаад үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд Alipay юм уу WeChat-а заавал карта тэрэндээ холбоорой. Тэгэхгүй бол зарим газар нь бэлэн мөнгө авах байлцсан байлээ. Би аяллаар явахдаа их явжлаагүй доо. Тэгээд Trip-с захиалгуудаа хийдэг байгаа. Тэгээд Trip-с надаа энэ жил ашиглах боломжтой 2 ингээд лаунж нэрх өгсөн. Тэгээд тэрийг ашиглаад лаунж руу орсон. Тэгээд энэ Бээжингийн Дашин Airport гэдэг эдний лаунж нь жоохон идэх чимгүү, жоохон мяа юм байлээ. Гэтэ яг хөтэй өмнөгүй юм чинь дээ гэж тэгэл ороо суусан да.